Ирланд улсад дөнгөж саяхан Африкаас гаралтай хууль бусаар Ирландд ирсэн хүн 10 настай охиныг хүчнэдсэн. 10 настай. За. Тэгэд энэ жил өнгөрсөн 2 жилийн хугацаанд Ирландд Их Британд юу болж байгаа юм бэ гэх юм бол та бүгдээр харж байгаа. За тэгээ энэ хэвлэл мэдээллийнхэн юу ярьж байна хэдүүлээ сонсцгоо. In Dublin, a 10-year-old 10 настай went missing from state сургуу алга болсон. care. And then she shows up and she's been raped, allegedly by a migrant staying at a government migrant hotel in Dublin. Тэг хамгийн аимшигтай юм юу юм бэ гэх юм бол тэр 10 настай охины асраа хамгаалагч юу хэн байсан бэ гэх юм бол Ирланд улсын төр засаг өөрөө. Өнчөн хүүхэд байсан Ирланд улсын засгийн газар ямар үүрэгтэй юм бэ гэх юм бол тэр 10 настай охиныг ерөөхдөө хамгаалах ёстой. Хаана амьдарч ирсэн бэ гэх юм бол яг тэр мигрантын амьдарч байгаа төв дээр нь хамт амьдарч ирсэн. Тэнд сургаггүй алгуулсан, хүчндүүлсэн. Ireland. A 10-year-old child was raped on these grounds this morning. Өнөөдөр өглөө энд 10 настай Ирланд охин хүчндүүлсэн. Do we want freedom? Бидний үсэж байгаа юм бэ гэх юм бол хүчнгийн хэрэг хийдэг хүмүүс зайлаарай. Хизээ одоо The government bought a massive hotel called City West, the largest hotel in Ireland. энийг зүгээр төсөөл үзчих. Ирланд улс өөрөө заяа. Ирландд байгаа хамгийн том зоч буудлыг худалдаж авсан. 150 сая еврогоороо татвар төлөгчийн мөнгөөр хамгийн том зоч буудлыг худалдаж авсан. Ямар зорилготой юм бэ гэх юм бол тэн дотор мигрантуудыг амьдруулах зорилгоор. They paid 150 million euros for it. That's like $250 million in Canada. It's a massive place. But they Төсөөл үзтээ Ирланд улсын хамгийн том зоч буудлыг худалдаж аваад заяа. Тэгээд тэндээ энэ Африкаас энэ бузар юмнуудыг ингээ зүгээр байршуулж байгаа. shut it down as a hotel and turned it into an urban refugee camp. 2,000 people, mainly single military-aged. За тэгээд таад харж байгаа юм бол тэр юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол залуу, эрэгтэй хүмүүсээр дүүрсэн байгаа бүгдээрээ ганц бие. Тэгээд соёл моёл оюун ухааны хуцаанд юуч байхгүй. Тэгээд эднэр юу их дуртай юм бэ гэх юм бол те ойлгомжтой. Тэгээд гэмтэр хийх дуртай. Тэгэл 10 настай охиныг төсөөлтөө. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс нь анхаараарай. 11 сарын 1-нд Берлин хотод 12 цагаас 4:30-ийн хооронд анхан шатны хөрөнгө оруулалтын сургалт болох гэж байгаа. Бүртгүүлэх линк нэг бол дээр эсвэл доор 50 хүний судалтай байгаа учраас гэлцээрэй. За, тэгээ контентээр үргэлжлүүлье. Migrant men, most of whom threw their ID into the water. За, ингээл гаруцтай, мөнгөтэй, хоолтой, тэнд юу ихгүй байгаа. Бүтээвч юм үйлдвэр дотор ингээ уурхаа дотор ингээ ерөөс ажих байгаа тэндээ зүг ингээ жаргаал явж байгаа заяа. Тэгээд чөлөөтэй ингээд орж гарч болдог. Тэгээ хамгийн аимшигтай юм юу юм бэ гэх юм бол тэр мигрант байгаа шүү дээ. Тэр охиныг хүчнэдсэн залуу 6 жилийн өмнө Ирланд орсон. 6 жилийн өмнө Ирланд байх заяа оршин суух үнэмлэх тэр asylum тий байх эрхийн цуцалсан. Окей тэр хүнийг нисэлсэн. Гэртээ хайр гэсэн тушаал гарсан. Хэрнээ 6 жилийн турш тэр хүнийг явуулаагүй. Бэж лээсэн. Тэнд 6 жил татвар төлөгчийн мөнгөөр тэнд ингээ зүгээр чөлөөт ажлын байргүй татвар төлөхгүй татвар төлөгчийн мөнгөөр ингээд жаргаад хэвтэж байгаа. Зайлж өгдөггүй. Ирланд улс өөрөө тэр хүнийг хөөгө гаргадаггүй. Нэмээд Ирланд улсын засаг заяа тэр 10 настай охиныг асран хамгаалах ёстой, хайрлах ёстой. Гэхдээ яг эсрэгээр юу гэж нэ гэх юм бол ийм зэрлэг бузар амтнуудын дундуур ингээд хаяад орхиж байгаа. Before they came aboard, they're fake refugees. But more than that, they're violent. The crime rate of these men staying at this urban refugee camp are enormous. And it's not like a prison. The men are allowed out. Тэг ингээд эдгээр ингээ бөөгнөрөөл тэгээ юу хийж ийна гэх юм бол зүгээр гинт хэрэг хийгээл байгаа гэсэн. Every day. Now, first of all, they're given a roof over their head and 3 meals a day, more than a lot of Irish homeless get. Тэгээд нөгөө Ирланд улс бас гудамжинд хөдөлмөр эрхлэх чаддгүй хүмүүс байгаа. Тэднээс ингээ сайхан амьдарч байгаа шүү But they дээ. mill around by day.
go hang out in parks. They get drunk. They harass people on. Мөнгө өгдөг, хүмүүсийг доромжилдог, дээрэмддэг, хулгай They хийдэг. sit in the schoolyards of primary schools. It was only a matter. Сургуулийн гадаа төсөл үзлээ та хэдийн хүүхдүүд ингээ явдаг сургуулийн гадаа эднэр ингээ арх угаад харах тамхины наймаа хийгээ гимт хэрэг хийгээ та октоодлоо ингээ ярьж мараал зарим нь ингээ хүчнтэй Of time before something horrific like this. За тэгээ Ирланд улсын хүчингийн хэргийн статистик харцгаая заяа 2013 онд ёроолтой хүрсэн. Тэгээ 100 мянган хүн тутам 15. А тэгээ 2022 он хүртэл юу болсон бэ гэх юм бол 35. Ерөнхийдөө баг 2-оос дээш нугарцсан. Тэ sexual assault одоо яг хүчингийн хэрэг биш гэхдээ тэ бас sexual assault тэ 100 мянган хүнээс 45 байсан бол одоо 70 хэд гарцсан. Энэ бол 2022 оны статистик. 2025 оны статистик энэ Ирланд улсын засгийн газар бүр ингээд албан ёсоор зарлагаач болцсон. За тэгээ хамгийн аимшигтай статистик энэ заяа. 100 мянган хүний тутам Ирланд улсад ойролцоо 19.3 хүчингийн хэрэг болдог, хүчндүүлдэг эмэгтэйчүүд. За энэ итгэг заяа. Энэ итгэг бас нэлээд бозор улс штэ. Хүчингийн хэрэгээр баг ингээд дүүрсэн гэж би боддог байсан чинь Ирландаас доогоор энэ итгэг улсад 100 мянган хүний дунд 4.9 заяа. Тэгээ энэ хүчингийн хэрэг гэмт тий Ирландд энэ итгэхээс 4 дахин өндөр. За цагдаагийнхан юу хийсэн бэ? Цагдаагийнхан ингээд ямар стейтмент гаргаж байна гэх юм бол ард иргэдийн бухимдал арай дэнтлээ. Ард иргэдийн ингээд бослого арай байна шүү. Ард иргэдэд нөгөө цагдаагийн машин шадаасан, цагдаатай ерөөд алдсан, чулуу шил гих мэд шин шидсэн ийм байж болохгүй. Ирланд улсын ард түмэн минь ээ. Ийм байж болохгүй. Тэр мигрантыг ерөөсөө ярихгүй байна. Тэр Африк залууг ерөөсөө ярихгүй байна. 6 жилийн өмнө тэр хулгайчийг ингээд гаргацсан байх ёстойг ерөөсөө ярихгүй. Өөрийнхөө алдаа. Тэ? Өөрийнхөө үүссэн энэ асуудлыг ерөөсөө ярихгүй. Хинлүү энийг чигч байгаа юм бэ? Энийг gaslight хийгээд байгаа юм бэ гэх юм бол Ирланд улсын. I'm here at the protest at City West Hotel. Тэгээд ингээд Ирланд улсын иргэдүүд одоо аргаа барж. Тэгээд нэг цагдаагийн машин. A migrant, an asylum seeker that was supposed to be deported, stayed in the country and raped a 10-year-old Irish girl that was in state care. As you can see, things are massively kicking off here. There's probably well over 1,000 protesters. Мянгаас дээш хүмүүс ингээ бослог гарч таад марж. Тэр зоч буудлын үт. Одоо цагдаагийн юу гэж нэх юм бол тэр иммигрантуудыг хамгаалж байна. Цагдаагийн алдчихж байгаа. Энэ болж байна гэх юм бол хүмүүс ер нь бол улс төрчдөөс юм шаардж байна тий. Цагдаа албан байгууллагуудаас юм шаардж байна. Тэр шаардж байгаа юм амар ойлгомжтой, тийм амар сүртэй юм ерөөсөө биш ээ. 10 настай охтуудыг хамгаал. Энэ хүмүүсийг гарга. Тэгээд цагдаагийнхан юу хийж байна тий. Цагдаагийнхан юу ч хийхгүй байна, улс төрчнөр юу ч хийхгүй байна. Тэгээд улс төрчнөр иргэдийн үгийг сонсохгүй юм бол за арга хэмжээ авахгүй юм бол ард иргэдэд өөрөө энэ арга хэмжээ авна. За тэгээд хэдэн мянган Ирланд хүмүүс цуглараад тэр зочбуулын гадаа хүрээд ирээд тэгээд юу их юм бэ гэх юм бол тэднийг бүхлээр шатаач. За хизээний цагт. Цагдаагийнхан арга хэмжээ авахгүй юм бол улс төрчин хуулийн байгууллагууд нь тэг албан ёсоор арга хэмжээ авахгүй юм бол алтан бусаар ард иргэдэд арга хэмжээ авчнаа. Тун ойрхон байгаа шүү. За тэгээ сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол одоо Англи улсад амьдарч байгаа хүмүүсийн тэгээ бараг 30-аас 35% гадны хүмүүс заяа. Тэгээ одоо л энэ юу англичууд, Их Британд, Скотланд, Ирланд хүмүүс аргаа барж эхэлж байгаа. Өөр ямар улс бас аргаа барж эхэлж байгаа юм бэ гэх юм бол Япон улс бас аргаа бараад эхэлж байгаа. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Япон улсын 96% тэнд Японд амьдарч байгаа хүмүүсийн 96% Япон. 3% ерөөхдөө гадны хүмүүс. Окей. Тэгэхээр зөрүү хүмүүс тэр 1% юу юм бэ гэх юм бол нааша цаашаа 0.5. За 97% Япон, 3% гадаад. 3% гадаад хүмүүс асуудал болж байгаа учраас Япончууд аргаа бараад шин засгийн газар сонгосон дөнгөж саяхан. За тэгэхээр шинэ ерөнхий сайдыг сонсцгоо.
私は外国人との穏やかな Би ерөнхийдөө хувьдаа гадны хүмүүстэй ер нь бол тайван, найрсаг, тэ харилцаатай шүү. お互いに思いやりを持って生きられる付き合い方はどうすればできるんか。 Гэхдээ ийм байдлаараа хэдүүл яаж хамтарч ажиллах юм бэ? Тэ? Одоо гэмт хэрэг, хүчингийн хэрэг гэх мэтчлэн. Тийм учраас энэ ерөөхдөө гадны хүмүүстэй Японч бид нар хэрхэн харьцах хэвээр хамт ажиллах хэвээр юм бэ? Шинээр ерөөхдөө бодох хэрэгтэй юм 一 байна. 遍ゼロベースで考えるつもりです。毎年毎年 За. Тэгэд ерөөхдөө энийг шинээр бодох хэвээр, нойлоос хэдүүлээ эхлэх хэвээр. Та хэд ерөөхдөө яах хэвээр юм бэ гэж хэлж 私た байна. ちと、文化や何もかもがあんまりにも、違う人たちを Тэгээд энэ гадаадаас ирж байгаа хүмүүсийн соёл нь тис ондоо. Тэ? Тис ондоо соёл нь шашин тис ондоо. Гэхдээ ингээл ирээл. まとめて入れていくということ。この政策は、一旦考え直さなあきません。 За тэгээ энэ улс төрийн бодлогыг ерөөхдөө зогсоох хэвээр. Шинээр гарах хэвээр, шинжлэх хэвээр, сайжруулах хэвээр. 経済的な動機でやってきて難民を主張する人。 За тэгээ өөрийнхөө орноосоо ингээ би зүхтж байгаа хэрнээ Японд очиод ажил хийгээд орлоготой болъё гэсэн хүмүүсийг угаасаа бид нэр хөөгө гаргачнаа. きちんとお帰りをい Хууль ただきま бусаар す。 энд үлдэж байгаа また хүмүүс 不法滞在のхөөгө 人 гаргана. たちにも厳格に За тэгээ бусад хүмүүс тэ бидний соёл хуулийг тэгээ хүндэх хэвээр. Хүндэх хэвээр. 法律を守っていただきます。 За. Санаи Такеичи тэгээ бас юу хийсэн бэ гэх юм бол тэ нэг шин яам байгуулсан. Төсөл үүдтэй нэг шин яамыг байгуулсан. Ямар яам юм бэ гэх юм бол цагаачтуудыг тэг байхсгүй цагаачтуудыг хөөгө гаргадаг яамыг тэ зохиосон. За тэгээ ямар хүнийг томилсон бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Энэ юм гэдэг. Мишнтэй эмхтэй байгаац. Би энэ хулгайчуудыг бүгдийг хөөгө гаргана гэсэн царайтай хүн байгааз. Тэгээ Японд баяр хүргэе. Тэ. Хуами 3% тэрэгтэй яваад ирэхээр эдгээр шууд арга хэмжээ авч байгаа. Европчууд ягаад тэгж чадахгүй байгаа юм бэ? Нэг гайхалтай асуудал байна заа юу. Тэгээ Европ ингээд тэр чигтээ амиа хорлож байгаа юм шиг санаад мэдрэмж төрөхгүй байна уу та хэд нөө Ирландд, Их Британд, Германд амьдарч байгаа хүмүүс тэгээ документ үлдээгээр та тэгээ амьдрал сүүлийн 5-10 жилийн хугацаанд яасан бэ тэнд те юу мэдрэгдэж чинь та нар те. За ингээд өмнөх контент дээр би бас ярьжсэн улс төрчнөр ерөөхдөө хятадуудаа алцаад компьютер чип мипийн хомсдол одоо Герман орж ийн. Тэгээд дөнгөж сая ямар мэдээлэл гарсан бэ гэх юм бол Германы хамгийн том ажил олгогчийн нэг нь Volkswagen корпорац. За яа. Volkswagen bereitet Produktionsstopp vor. Autobauer prüft Kurzarbeit. Юу гэсэн юм бэ гэх юм бол түүхийн эдийн хомсдол орцсон байгаа. Тэгээд Volkswagen корпорац юу хийж байна гэх юм бол үйлдвэрлэлээ төр зогсоох гэж байгаа. Яагаад юм бэ гэх юм бол тэр чипүүд нь байхгүй болсон учраас. Яагаад юм бэ гэх юм бол том улс төрчнөр доор байгаа хувийн хэвшлийг ингэ тоохгүй, компаниудыг тоохгүй, тэнд амьдарч байгаа хүмүүсийг тоохгүй, татвар төлөгчнөрөө тоохгүй, зүгээр Киевтэй, Хятадтай алцаал явж байгаа өөрийнхөө улсаа сүрүүлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ Европын эдийн засаг улс төрч тэр соёл нь бүр тэрчтэй зүгээр хогийн сав руу орж байгаа. Тэгээ өөр нэг шал өөр өнцгөөс харах ёстой нэг баримт тий таад харуулъя. Одоо Miss Germany гэсэн тэмцээн болох юм. Окей, Miss Germany. Тэгээ Miss Germany-гийн зорилго нь юу юм бэ гэх юм бол Герман улсын хамгийн тий царайлаг бүсгүйг сонгох. За тэгээ ямар хүмүүс оролцож байгаа юм бэ хэдүүлээ харцгаая. Тэгээ та хоолоо идэг үсттэй тий. Яг гэх юм бол дотор муухай орхиол зураг шүү за. Энэ эднэр Miss Germany-гийн тэмцээний оролцогч заяа. Энэ юу вэ те? Энэ транс юм шүү. Тэ? Энэ одоо юу вэ? Герман эмхтэй юм уу? Jay-Z-гаас бүтэн уруултай. What the fuck те? Бусдууд нь энэ бас явахгүй. За муслим
Аз муслим толгойн алчууртай. Дахиад муслим, дахиад нэг Африк. Тэгээ ингээд сонгож байгаа царайлаг эмхтэй нэгч байхгүй заяа. Энэ ерөөхдөө баг ингээд яг комиссийн барааны сонголт байна. Энэ амбарууднаас Miss Germany за болибол. Герман Берлинд амьдарч байгаа хүмүүс анхаараарай. Ich komme nach Deutschland. За, Берлин хотод 11 сарын 1-нд 12 цагаас анхан шатны хөрөнгө ололтын сургалт болно. За, тэр сургалт хэдээс эхлэх юм бэ гэх юм бол 12 цагаас эхэлнэ. Хэзээ дуусах юм бэ гэх юм бол 4:30. Дундураа бас завсарлага мэдээж байгаа. Энэ сургалт нэр би та хэд юу заах юм бэ гэх юм бол тийм миний хамгийн амжилттай хөрөнгө оруулагчаас та хэд ер нь юу хийх ёстой юм бэ? Тэр хөрөнгө оруулагч шиг адилхан амжилт нүрэхийн тулд. За тэрийг ярьсныхаа дараа хэдүүлээ юу ярих юм бэ гэх юм бол мэдээж хамгийн муу хөрөнгө оруулагчийн бас жишээ авна. За тэр хүний алдаа хэрхэн давтахгүй байх вэ? За тэгээд дундуур завсарлана. Тэр завсарлагын дундуур таадаас надаас хүссэн юм асууж болно. Бас надаас ном худалдаж авч болно. Тэгээд дараа нь юу сурах юм бэ гэх юм бол энэ Монгол үрлэн зантай хэрхэн тэмцэж ерөөхдөө хоримтлал үүсгдэг болох вэ? Хамгийн сүүлийн хэсэг тэгээ үл хөдлөхийн хөрөнгө олт. За амжилттай зөв байршил ирээдүйдээ үнд цэнэ хадгалж чаддаг өсдөг үл хөдлөхийг яаж таньж авах мэдэх сонгох вэ? За тэгээд энэ сургалт дахиад хэлье 11 сарын 1-нд 12 цагаас эхэлнэ. 50 хүний суудалтай учраас гэлс бүртгүүлээрэ. За тэгээд дэлгэрэнгүй мэдээл бүртгүүлэх линк энэ видеоны доор байгаа шүү. За зин вонсон бэли.